тогтоолын төсөл ингээд батлна гэж сууж байгаа нь үнэхээр харамсалтай байна. За яагаад тэгэхээр энэ бид нар ингээд боловсролын жил энэ төргээ сайхан юм яриад байна л да. 26 оныг боловсролыг дэмжих жил болгоно гэдэг. Тэгээ одоо 12 сарын 15-нд төсвийн 25 оны төсвийн жил дуусна. За энэ дуусгаж байгаа хугацаанд амжих энэ олон асуудлууд овоорцсон байна. 26 оны юм ярихаас илүү би 25 оныхоо асуудлуудыг дуусгая гэж бодож байна. За энэ боловсролын салбарын төсөв санхүүгийн одоогийн нөхцөл байдал чинь ер нь юу болоод байна? Сургуулийн захирал одоо цэцэрлэгийн эрхлэгч яруу нэгтлэн гээд багш нар гээд бөөн гомдлууд ирж байна. Одоо боловсролын салбарын багш ажилтнуудын цалин өс бүрэн олгогдож байгаа юу? Нэгдүгээр асуудал. Хоёрт нь нэмэгдэл хөлсүүд олгогдож байгаа юу? Дандаа олгогдохгүй байна гэж ирээд байгаа байхгүй юу? Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуул 9 сараас хойш олгогдоогүй гэсэн ийм гомдол ирсэн. Сургууль цэцэрлэгүүд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй яваад байгаа гэдэг бас мэдээлэл ирсэн. За мөн хувьсах зардлаар санхүүждэг нөгөө багшийн бичих хэргийн зардал нөгөө бусад зардлууд бүгд орохгүй байна гэсэн гомдлууд ирж байна. Нөгөө анги танхимын ариутгал захим хэрэглээний зардал тийм ээ. Ингээд бүх асуудлууд чинь байхгүй. Нөгөө тавьсан мөнгө чинь байхгүй. Энийг хэзээ өгөх юм бэ? Хөдөө орон нутагт доктор сургалтад ажиллаж байгаа багш нарын 5-3 жилийн тэтгэмж яагаад олгогдохгүй байна вэ? Бочрол дарга. За мөн багш ажилтны тэтгэврт гарахтаа авдаг 36 сарын тэтгэмжийг яагаад өгөхгүй байна? Эндээс харахад бүхэлдээ боловсролын салбар бол хариуцлагагүй зуд нөөрлсөн байна гэж дүгнэхээр байна. Тэгээ энэ 7 хоногтой багтаагаад нэг сайн мэдээлэл авъя шаардлагатай бол байнгын хороо бас хугацаатай тогтоол гаргаж өгье гэж бодож байна. Ийм гормын санал байна. Тэгээд бүр болохгүй сангийн яамныхныгаа ч дуудъя. Та нараас асуухаар сангийн яам гэдэг тий. Тэгээ сангийн яамныхантай чинь бид нар цуг уулзъя. 25 оны асуудлууд нь хэвээрээ байхад бид нар 26 оны юм ярмааргүй байна зарчмын үед. За хариулт бочрол дарга микрофон 1. Наранбайр сайд яасан. За гишүүний асуултанд хариулъя. Бочрол боловсролын яам. За боловсролын салбар, боловсролын сайдын багц урсгал зардал, урсгал санхүүжилт бол ямар нэгэн ялангуяа цалин хөлсөн дээр бол ямар нэгэн одоо хоцрогдол болоод олгохдохгүй байгаа тийм бэрхшээл бол байхгүй байгаа. Одоогийн байдлаар бидэнд одоо энэ санхүүгийн гүйцэтгэлээр ирсэн мэдээллээр одоо бол 10 сарын эцсийн байдлаар гүйцэтгэл гарсан байгаа. 77% гүйцэтгэлтэй байгаа. Цалин болон нэмэгдэл хөлс, нэмэгдэл дээр ямар нэгэн дутагдал хасагдсан ийм зөрчил хүлээгдэж байгаа гүйцэтгэл бол байхгүй. Харин гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын асуудал бол 4-р улирал цалинтайгаа сүлд бодогдож ордог. Бусад зарим нэгэн санхүүжилтүүд төсвийн орлогын их усүртэй холбогдуулж зарим нэгэн зардлыг ирэмблэх. За тэгээд 11 сард байх хуваар 12 сар руугаа шилжих гэх мэт зарим нэгэн зохицуултын ажлууд бол хийгдэх асуудал бол гарч байгаа. Гэхдээ цалин мөнгөтэй холбоотой, багш нартай холбоотой авах ёстой цалингийн асуудал бол ямар нэгэн хугацааны хоцрогдол болоод саатал бол байхгүй гэдгийг тодтогч хэлье.